зөвхөн миний энэ ганцхан миний дамтраа хэнэн төрний хүрээсээ эдэр шпицээс миний сэтгэлийн баяр хөрмэй харин бидний бат бухан энэ бүч хэрэггүй бадам хатар хойнэм сэдэлдээ саллаа байса цэнгэр аз шаргалаа хуваася ори городом мин тассас орхиниш ханай надан сонсодохгүй урзури Урсах нулимсави чимээгүй хин зайлуулдаа гэхдээ би бусдын зовхон хуваалцаж байхдаа гэрэлтгийгээр хайр өгтөж чаргаалтай ори городолтой минь тасамс орхиниш хавай надад сонсодохгүй урдэрих Ахиж явах яаж вэ? Зүгээр. Ингээл явчих. За сайн байцгаана уу? Thank you very much. Thank you. Тэнд хүмүүс бас байгаа даа байна те. За Багтаараг live session байна. Ингээд Дүндэс Солонгос улсын Сөүл хотод ирсэн байна. Тэгээд Дуучин Баяр цэцэг. За манай session-д ингээд оролцож аваад маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр нөгөө Сөүл хотын ингээд намсан таавар харагдсан. Энэ өнцгөөс дуулахад таны сэтгэл хэр байна? Ямар мэдрэмжтэй байна? Мэдээж дуучдын одоо орчин жоохон өөрчлөгдөхөөр л их ер нь аягүй онцлогтой аягүй гоё өргөнс байдаг. Тэгээ их олон газраар дуулдаг. Тэгээд ер нь бол нэг давтагдсан тоглолт гэж юусэн нэг давтагдсан перформанс юусэн байж хязгаарч байж байгаагүй. Тэгэхээр яг миний амьдрал байгаа бас аягүй гоё хязгаарч мартахгүй одоо хормын нэг болж байна. Би чамайг шууд ингэ хөтлөө гэж бодоагүй шүү дээ. Ингэ дуугаад дуулчихлаа явж байгаа байх гэж. Энэ чинь нэрээ бас хөтлөлттэй юм яа одоо. Тийм шүү дээ. Бид нар чинь ингэ яриа л. Бид нар чинь ингэ энэ төрөд удаж шүү дээ гэж. Тэ. Маш гоё мэдрэмж төрж байна. Тэ. Айгу өндөр цэг дээр тэ. Бид нар бас Дуучин Наги болон Баяр цэцэг хамтраад Багтаараг session маань хамтраад Солонгост байсан байгаа амьдарч байгаа, ажиллаж байгаа, сурж байгаа монголчуудаа зориулаад бас бүрэн хэмжээний тоглолтоо хийчээд өнөөдөр 3 дахь өдөр нь Багтаараг live session намсан тааврын ойролцоо ингээд хийж байна. Тэгээд энэ Shelter гэдэг кофе shop байгаа. Тэгээд манай энэ удаагийн аялал дээр
бас Superstar Entertainment тэгээ Хаан банк гэдэг ингээд байгууллагууд байна. Бид нарыг дэмжиж ажилласан Bro элэг хамгаалах бүтээгдэхүүн мөн Loyalty Travel гэдэг компаниуд хамтарч ажилласан. Тэгээд би ч мөрөө тоглолтынхаа юм руу орцсон явж шээ. Харин тий. За хамгийн ихэнд болсон Содон аялгау гэдэг байгаа тий. Тэгээд яг энэ дууны утга учир таны хувьд яг ямар байдаг вэ? Манай Чука ах дээр бас нэг олон дуу бол байдгүй. Тэгээд Чука ах маань их олон жил бодож тэгтээ яг нэг өдөр орж ирэхдээ энэ аялгау энэ дууны үгийг нөгөө төгөлдөр хууран дээр ингээд айгүй олон үг тоосон дараатай байсан юм. Тэгсэн чинь Чука ахны өдөр ингээд үгээ эргүүлж агаад ямарс дажгүй үгээ гэж ингээд харж ирсэн юм байна л да. Тэгээд шууд төгөлдрөөр суугаад ерөөсөө ямар ч нэг баг 10-15 минутанд аян орж ирсэн гэдэг байхгүй. За тэгээд хинээр дуулах уу гэж бодсон гэсэн. Өөрөө эхлээд нөгөө нэг үнэхээр гоё дуу төрсөн шинэ өөрөө бас жоохон харамлаад за би өөрөө дуулна да гэж бодсон гинэ. Тэгээд чи нэлээ олон турсан юм шиг байна. Тэгээд дараа нь за энэ бол баяр сэсгийн дуу юм байна гэд. Тэгээд надад анхаа үжсэн. Тэгээд яалтчгүй Содон аялгауг би аялгау гэхээсээ илүү эмхтэн үеийн тухай дуу юм уу гэж дотроо бодохыг хүсдэг. Тэгээд яг цор ганц бүх хөлбрүүд зориулсан дуу гэж би боддолдог. Тэгээ харахгүй яг таны хоолойнд маш гоё зөгцсөн, маш гоё дуу. Тэгээд Содон аялгау дуунд үнэхээр дуртай. Тэгээд гоё дуу шүү. Тэгээд Багтайраг live session-д та өнөөдөр ямар дуунуудтай үргэлжлсэн ирв? Яагаад энэ дуунуудыг сонгохор болов? За Содон аялгау маань дууны аялгауг манай Харан хамтлагийн Чук ах маань зохиосон Чулуунбаат тий. Шүлгийн болохоор Баярхүү гэд сэтгүүлч Яруу найгч Баярхүү гэд энэ найз эмэгтэй зохиосон байгаа. Тэгээд манай яг Багтайрагийнхантайгаа зөвлөө манай багийн хэлснээр бас тэргэлж зөвлөсөн, даваач зөвлөсөн. Тэгээд намайг зур чамаа мартаагүй. Содон аялгау шөрөн богож гисэн 4 дуу. Дараагийн дуу ямар дуу? Айгу цөөхөн дуу угаасаа яа тийм билээ. Тий. Одоо намайг зургсан дуу би дуулахыг хүсэж байна. Намайг зурвал яалтчгүй ахаал би нэг их олон жил хүлээсэн түүхээр нь. Тэгээ манай Никто хамтлагийн ахлагч манай дуучин хөгжмийн зохиолч манай Баачка ах маань зохиолж өгсөн. Би нэг бас 10 гаруй жил хүлээсэн. Тэгээ шүлгийг бол манай зохиолч Болор Эрдэнэ зохиосон байгаа. Тэгээ намайг зургээд би бас өөрийнхөө уран бүтээл байгаа бас хамгийн романтик дууны нэг юм болов. Цөөхөн дуунуудын маань нэг юм болов гэж өөрөө их хайртай. За таал. Үсний ширхэг бүрийг амьсгалаараа зур дашсны хормог дэргүүлэн хинзෝ дарч байгаа бид сайтва тэмэрч байгаараа соо намайг зур
Асик бүриймэ өрөө хинийч тэрт баридшгүй ирсэн харин өөрийнхөө гарыг үсгийг үлдээхээ матпаа намайг зурашмэ нари хамбирээ нэлэний Ашиглаа. Баярлаа. Баригч яаж анх ер нь дуучин болъё гэж бодсон бай. Яг яагаад дуулахаар шийдсэн ер нь тийм. Яг дуучин болъё гэж ер нь өсвөр наснаас хойш нэлээх бодож байсан. Тэгээд 10 дугаар анги төгсчөөд манай ээж аваа намайг за чамд ганцхан шанс өгье. Сүйс шалгалт өгөө тэнцэхгүй бол чи орохгүй шүү, дуучин болохгүй шүү заа гэдэг өгөөд тэнцэг байхгүй. Тэгээд ер нь эдийн засгийн мэргэжилтэд хүчээр яг эдийн засгийн мэргэжлэр сурж исэн. Сургаад төгсгийн даваан дээр яг үнэхээр тэр байх хугацаанд би өөрийгөө дийлээгүй. Үний мөрөөдөл намаа зүгээр шууд ингээл амар зөгтэй алхам хийгээд хүргээд тэгээд би 4 жил сурчаад сойс руу ирж шалгалт өгөөд гэхдээ намайг бас авахгүй л байсан л да. Эрсэлтэн дууссан гэ. Тэгээд би бүр гуйсаар агаад ингэж анх орж исэн. Гэхдээ би яг тэр үед л нэг хүн яг ингээд нэг юм магадгүй насныхаа мэргэжлийг өөрөөр сонгож байна гэж бодох үедээ би бүр үнэхээр миний төвчээр алдарч ингээд яг бүр хамгийн дээцэгтээ хүрчихсэн байхгүй. Тэгж анх ингэж аяг том зориг гаргаж сойсын одоо сургалтын албаны дарга руу шууд анхудаа тийм том даргын өрөөнд ороод тэгээд анх яаж исэн. Тийм. Ер нь бол бүх насаараа хүссэн. Тэгээд ингээд одоо бол ингээд Монголын одоо том уран бүтээлчтэй нэг болсон. Ингээд хамгийн том одоо эмэгтэй дуучтай нэг байдаг те болцсон байгаа. Тэгэхээр яг энэ уран бүтээлч эмэгтэй уран бүтээлч байхын одоо жаргал нь юундаа байдیں۔ Яг хамгийн их аз жаргал мэдэрдэг зүйл гэвэл одоо нөгөө манай бидний дууг сонсдог сонсогчдын маань сэтгэлдлүүд байгаа. Одоо нөгөө өөрийнхөө амьдралыг таны энэ дууг сонсоод өөрийнхөө амьдралыг бүтэн авч үлдсэн тий. Одоо энийг сонсоод миний ихэр намайг уучлсан ч гэдэг юм уу. Айгүйх тийм хүний амьдралд ингээд магадгүй их олон зүйлийг ингэж хуваалцаж ингэж хань болж ирсэндээ их баярлалаа. Миний дууг өвчлэн эмхтэн сонсдог. Тэгээд өөрийнхөө амьдралын хамгийн нандин одоо мөчүүдтэй ингээд дурсамжтай ингээд хамт явж байгаад айгүйх баярлалаа гэх юм. Тийм. За маш их баярлалаа. Тэгээд үргэлжлүүлээд 2 дуугаа дараалаад ч яваад лайв сешн өндөрлөе. За тэгээд дараагийн дуу болохоор энэ дуу манай булхаах ер нь бол миний хамгийн анх одоо оюутан болчоод оюутан төгсчөөд хамгийн анхны авсан. Тэгээд өнөөдрийг хүртэл Монголын ард түмний дуу болж чадсан дуунуудын маныг тэгээд шөрөн бууж киноны дуу би одоо хөрөхийг хүсэж байгаа. Тэгээд дуу өөрөө ингээд гоё ингээд айгуу циклтэй юм шиг байгаа тий. Нэг жоохон намхан явж байгаа дахиад нэг гарч ирдэг тий. Тэгээд яг тэр үе дээр шөрөн буугч маань явж байгаа шиг байгаа. Тэгээд би заримдаа нэг хүүхдийн дуу юм шиг сандаад энэ арай жоохон хүүхдийн дуу юм шиг гэж бодсон ч гэсэн би өөрийг хайртай учраас дуулах дуртай. Тэгээд шөрөн буугчийг явъя баги. Баги. Шингэн атгэрээс хариг олхосилүү хайлж авах хэцүү эргэж харах завдалгүй чимүүлэн гэнхэн хай эргэлт буцалтгүй хор чигүүрээ дэлгсэн хай эргэж харах завдалгүй чимүүлэн гэнхэн эргэлт буцалтгүй хөрөх чигүүрээ дэлгсэн хэмзэг ярогийн сэтгэл учрах хари хүлэн өдөр шөнийн дэн өдөөний салхиг огта мөрөдлөн эргэсэн чиний сараа дэтгэж өөрийн хүслээ шивэнсэн өдөөний салхиг огта мөрөдлөн эргэсэн чиний сараа
머리 후스레 시간세 하울이 벌어놓상 신이 나트게레스도 하리 겉허세도 하다 저버헤수 이렇게 차라싸도 꽤 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 이렇게 차라싸도 꽤 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 이티게 모르더르래 시리 뻔한 옥다 이리 뻔선 야나 너렴 산 헐트위 베티 하리가 됐어 너 성실은 세구세 비니 잠이 떴어 너렴 산 헐트위 베티 하리가 됐어 너 성실은 세구세 비니 잠이 떴어 하울이 벌어놓상 신기 나트게레스도 하리 겉허세도 하다 저버헤수 이렇게 차라싸도 꽤 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 하울이 벌어놓상 신기 나트게레스도 하리 겉허세도 하다 저버헤수 이렇게 차라싸도 꽤 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 이렇게 차라싸도 꽤 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 이렇게 차라싸도 꽤 지구대게 할 이렇게 어서투이 호루 지구대 기죽성할 За маш их баярлалаа. Шүрэн бууч болохоор манай Булхаахын маань зохиож өгсөн аягаа. Тэгээд шүлэг болохоор манай Ганг гэд манай монголчууд сайн мэднэ. Ялангуяа уран бүтээлчдийн дунд үнэхээр алдартай. Манай Гангийн маань шүлэг. Тийм. Тэгээд дараагийн дуу болохоор бас манай Булхаахын ая байгаад байна. Чамааг мартаагүй өгдөг дуудахыг хүсэж чинь. Тэгээд нар мандахын шүлэг манай UBS-ийн бас захирлын захирал одоо хийдэг. Манай Булхаахын эргэн тойрон дан авьяастай хүмүүс ер нь ажилладаг юм шиг байна. Тэгээд Булхаах нар манд хоёрын маань бичиж өгсөн, бүтээж өгсөн дөө. чамайг би хизээж мартаагүй чи үргээ надтай хамтдаа байсан өнгөрсөн он ширүүдэд өөрөөсөө явуулаагүй чиний хай чи сэтгэлийг мартаагүй хамт байсан тэр өдрүүдэд би сэтгэлийг чинь би үгүйлийн дуусна чиний харцын эмсэглээ чимээгүй ширтэг шиг зүрх сэтгэлийн гүндэ дуусаж сэрээ Hit me no
хизээч чамайг мартаагүй гэдгээ хич чамдаа би чин чадаагүй хичгээсэй зүрх зүрхээ дуудадгийг зүуд зүудээ хайтгийг чин сэтгээр мартагдахгүйг би мэднэ харин ялгах эцэн За, баш баярлалаа.